Занга академи. Чадвараа хөгжүүл ирээдүгөө бүтээ. За хоёрдугаар. Хүний нөөцийн доктор суурьшлыг бий болгохын тулд хоёр зүйлийг харах. Ихэнх компаниуд яагаад доктортой ажиллахгүй байгаа юм бэ гэдэг дээр маш их анхаардаг. Яагаад хүмүүс гарч ив, яагаад гарч ив. Тэгвэл яагаад доктортой ажиллаад байгааг ч гэсэн тодорхойлох хэрэгтэй. Аль аль шалтгаан нь компаниуд байж идэг. Зарим компанийн хувьд хүний нөөцийн хувьд маш доктортой ажиллаж идэг хүмүүс бий. Тэгвэл тэр хүмүүс яагаад танаа байгууллага доктортой ажилтгийг, ямар учраас илүү үлдэж ажилтгийг энэ шалтгааныг олох хэрэгтэй. Тэгэхээр хүмүүсээ доктортой ажиллуулах үндсэн шалтгаан бол гараад байгаа болон доктортой ажиллаад байгаа энэ хоёр шалтгааныг тодруулах хэрэгтэй. За энэ хоёр шалтгааны ард employer persona буюу ажилтны дүр гэдэг зүйлийг тодорхойлдог. Байгууллагын хувьд ажилтны доктор суурьшлыг зөвхөн албан тушаал, ажилласан жил, тухайн ажлын байр дээр ажиллаж исэн цалин хөлс нь ямар байдгийг тийм үү хэдхэн үзүүлэлтээр авч үзээд байгаа нь өөрөөр хэлбэл бид нар асуудлаа илүү нарийн олж харахад бол бүрэн хангалттай тайлбар өгөхгүй байна. Тэгэхээр employer persona буюу ажилтны дүрийг гаргаж ирэхдээ ажилтны persona гэдэг нь тухайн байгууллагад ажиллаж байгаа нийт ажилтнуудын зам төлөв, ямар зам төлөвтэй, ямар үнэт зүйлтэй хүмүүс ажиллаж байгаа вэ? Ямар хүмүүс нь ажиллаад байгаа, ямар дүртэй хүмүүс нь танаа байгууллагад илүү доктортой болон доктортой ажиллаад байгаа эсвэл гараад байгаа шалтгааныг тодорхойлох хэрэг болно. Нөгөө талаасаа маркетингийн салбарт customer persona гэдэг зүйлийг авч үздэг. Хэрэглэгчийн persona буюу ямар зан төлөвтэй, ямар үнэт зүйлтэй, ямар дадал зуршилтай хүмүүс танаа бүтээгдэхүүнийг худалдаа авдаг вэ гэдэг дээр маркетингийн анхаардаг. Үүнтэй адилаар хүний нөөцийн салбарт ямар дүртэй хүмүүс ажиллаад байгаа юм, ямар дүртэй хүмүүс илүү доктортой ажиллах байгаа юм бэ гэдгийг employee persona гэдэг зүйлээр тодорхойлж харах хэрэгтэй. За, employee persona-гийн нийтлэг хэдэн дөрүүд байгаа. Нэгдүгээрт уян хатан ажиллагсад. За, хамгийн тодорхой жишээ гэх юм бол гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүд хагас цагаар ажиллах сонирхолтой оюутнууд хичээлдээ яваад бусад цагаар нь өөртөө олдсон цагаар нь цагийн ажлыг сонирхолтой ажиллаж ийм байдаг. Улирлын шин чанартай ажил хийдэг ч ажилтнууд байгаа. Энэ бүх хүмүүс бол уян хатан ажиллагсад. За, энэ уян хатан ажиллах хүчний нөөцийг хамгийн оновчтой ашиглаж байгаа бизнесүүд бол convince дэлгүүр буюу сүүлийн үе та бидний түгээмэл үйлчлүүлж байгаа ая тухтай convince дэлгүүрүүд байж байгаа. Нийт ажиллах хүчнийх нь 60-70% нь өөрөөр хэлбэл уян хатан ажиллагчдыг ажилуулж байна. За энэ төрлийн employer persona-тай ажилчид байна. За хоёр дахь нь технологийн мэдлэгтэй ажилтнууд байдаг. За ялангуяа технологийн салбарт ажиллаж байгаа хүний нөөцийн мэрэгжилтнүүд маш сайн мэддэг. Өөрөөр хэлбэл технологи суурьтай, технологийн мэрэгжил эзэмших улсууд сүүлийн үеийн технологи дээр ажиллахыг маш их хүсдэг. Тэр технологиуд дээр ажиллаад үнэхээр суралцах, дадлагжих ийм зүйл нь бол тэр ажилтнуудыг доктортой ажиллахад нөлөөлж идэг. Хамгийн шилдэг технологи дээр ажиллаж ивэл ажлын сэтгэл ханамжтай байдаг. Тийм технологи байгаа газрыг өөртөө хайж авчдаг. Тийм технологи дээр суралцахыг хүсэж идэг. Магадгүй танаа байгууллага тийм технологийн мэдлэгтэй ажилтнуудыг татах нөөц болцоо байхыг үүсэхгүй. Гуравдугаар нийгмийн идэвхтэй ажилтнууд гэж байдаг. Нийгмийн асуудлуудад өөрийн үнэт зүйл болон үзэл бодлороо татагддаг дуу хоолойгоо илэрхийлэхийг хүсдэг ийм сегментийн ажилтнууд байдаг. Танаа байгууллагын хийж байгаа үйл ажиллагаа, нийгэмд зориулж байгаа мессеж, нийгмийн талбарт ажиллаж байгаа маркетингийн болон борлуулалтын хийж байгаа үйл ажиллагаанууд эдгээр ажилтнуудын үнэт зүйлтэй нийцэх юм бол танаа байгууллагад маш доктортой ажиллаад тэр өөрийнхөө дуу хоолой үнэт зүйлтэй хийж байгаа үйл ажиллагаа чинь нийцдэг учраас татагдаж ажилтдаг юм хүмүүс бий. За дөрөв дэх persona entrepreneur ажилтнууд гэж байна. Уйдгартай тогтмол ажил хийхийг хүсдэг. Байнгын сорилт, байнгын шинэлэг зүйл, байнга өөрийгөө сорж явах ийм чаленж ажлуудыг хүсэж идэг. Хэрвээ ийм entrepreneur ажилтнууд байх юм бол эдгээр ажилтнуудад multiple task буюу олон талтай ажлууд, сорилт бэрхшээлүүд энэ хүнийг хөгжих боломжоор хангаж хэрэгтэй. Хэрвээ entrepreneur ажилтнууд ийм тогтмол ажил хийгээд ийм сорилт бэрхшээлтэй ч юм өөрийгөө сорих хөгжих орчин байхгүй бол тухайн ажлын байрнаар ажилдаг. Зарим ажилтнууд ажлын ярилцлаганд орохдоо ч үнийг хэлдэг. Би танаа байгууллагад ажиллахыг хүсэж байна. Гэхдээ надад үнэхээр чаленж өгөх ийм орчин байгаа юу? Сурч өгчих орчин байгаа юу? Би ийм зүйлийг хайж байна. Цалингаас илүү намайг ийм зүйл илүү хөглөнө. Би ийм ажил дуртай гэдгийг хэлдэг. За дараагийн персонатай ажилтнууд бол тогтвортой ажиллагсад. Энд бол генерашн хамаагүй
Сүүлийн үед бид бүхэн Z generation, Y generation, X generation гэж одоо ангилж одоо авч үздэг болсон. Ямар ч генерашныг хамаагүй ер нь амьдралдаа тууштай байдлыг, доктортой ажиллахыг, органик өсөлтийг хүсдэг ийм хүмүүс зөндөө байдаг. Энд бол насны хязгаар хамаагүй. Яагаад гэвэл тэр хүний үнэт зүйл нь өөрөө хэлбэл тууштай, доктортой байхыг эрмэлздэг. Нэг салбартаа нэг барьж авсан ажил дээрээ үр дүн гаргахыг хүсдэг ийм хүмүүс байдаг. За ийм ажилчид байвал эдгээр ажилтнуудыг одоо байгууллагатайгаа хэрхэн холбох уу? Энэ бол танай байгууллагын үнийн нөөцийн менежментийн одоо гол шийдвэрлэх асуудал болно. За дараагийн employer persona бол одоо хүн төрөлхтний ажилтнууд. Байгууллага өөрөө ажилтны нийгмийн асуудалд хэр анхаардгийг, одоо ая тухтай цэцэрлэг сургуул, одоо ажиллахад таатай орчин, хүндээ анхаардаг энэ үйл ажиллагаанд татагддаг ажилтнууд байдаг. Тэгэхээр байгууллага өөрөө танай байгууллагад ямар төрлийн персонатай хүмүүс буюу ажилтны дүртэй хүмүүс илүү доктортой ажиллаад байгаа. Тэдгээр хүмүүстэй югаараа холбогдоод байгаа. Ямар үнэт зүйлтэй нь холбогдоод байгаа. За энэ зүйлийг байгууллага одоо өөрийнхөө үйл ажиллагаан дээр онцлох хэрэгтэй. За ингийн бол нөгөө хүний нөөцөө доктортой ажиллуулах аль сегментийн ажилтнууд руу буюу ямар дүртэй, ямар зан төлөвтэй хүмүүс дээр илүү одоо байгууллага доктортой ажиллах менежментийг хэрэгжүүлэх вэ? Яг тэр хүмүүсийг доктортой ажиллуулах бодлого хэрэгжүүлэх вэ гэдэг нь гарч ирнэ.